За Минам нисдэг тэрэгний онгоцны урдны ослууд одоо хүртэл олон түмний сэтгэлд хараар тэмдэглэгдэн үлдсэн байдаг үлээ. За тэгвэл өчигдөр 19 цагийн орчимд Налах дүүрэгт байрладаг зэвсэг түвшний байлдааны нисэх хүчний 337 дугаар ангийн Минам нисдэг тэрэг ослын буулт хийх үеэр осолцсон талаарх шуурхай мэдээллийг бид та бүхэнд хүргэсэн. Харин ослын дараах байдлаар албаны хүмүүс ямар ч тодорхой мэдээлэл өгөх боломжгүй шалгаж байна гэдэг мэдээллийг бол өгч ирсэн юм а. За өнөө өглөө 9 цагт зэвсэг түвшний жанжин штаб дээр ослын талаарх мэдээллийг дэлгэсэн юм. За ослын буулт хийсэн Минам нисдэг тэрэгэнд 11 албан хаагч явсан бөгөөд нэг нь нас барж 10 албан хаагч нь ямар нэг байдлаар гэмтэж өртсөн тохиолдол гарсан байна. Бэрцэн 10 албан хаагчийг одоогоор Батлан хамгаалах яамны харьяа госпитальд эмчилж байгааг нэ. Манайх яг одоо сургуулийн жилийн сургууль бүтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд заагдсны дагуу одоо сургуулийн одоо сургууль даатгалыг бол шөнийн нөхцөлд одоо гүйцэтгэхээр ингэж одоо ажиллаж яасан. Энэ одоо шөнийн сургууль даатгалын үед одоо болсон ийм одоо ослоо гомаа. Сар болгон бол сургууль даатгалыг бол өдөр болгон шөнийн нөхцөлд бол сард бол одоо 2-3 удаа зохион байгуулж явуулдаг. Тэгээ яг төлөвлөгөөт одоо шөнийн нислэгийн энэ үед л одоо ийм ослол гарлаа. За өчигдөр орой буюу 12 дугаар сарын 23-нд Налах дүүрэгт байрлах зэвсэг хүчний 337 дугаар ангийн байрлалд Ми8Т загварын нисдэг тэрэг осолдож нэг хүн амь нас эрсдэж зэргийн албаагчд бэртсэн харамсалтай осол гарсан. Уг нисдэг тэргээр бол цэргийн сургалт төлөвлөлийн төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургалтын нислэг үүдэж байсан. За ослын улмаас борт техникч Ахмад энэ Бат хоёр амь насаа алдсан. Туйлын одоо харамсалтай байна. Зэвсэгчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс ар гэр төрөл төрөсгөт нь хүн эмгэнэл илэрхийлж байна. За нисдэг тэрэг осолдох үед нийт 11 зэргийн албаагчтай байснаас одоогийн байдлаар 2 зэргийн албаагчдын биеийн байдал хүндэвтэр хагалгааны дараах байдалтай. За 4 зэргийн албаагчдын доод мөчтийн хугаралтай. 1 зэргийн албаагчд хавирх хугаралтай. 3 зэргийн албаагчдын арьсны гуйжлалтай. Батлан хамгаалах хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт одоо эмчлэгдэж байна. За эдгээр зэргийн албаагчдын эмчилгээнд Батлан хамгаалах яам зэвсэг хүчний жанжин штабаас онцгой анхааран ажиллаж байна. За Ми8 нисдэг тэрэгний сургалт дадлагын нислэгт нисгэгч, сургагч нисгэгч, аэродромын хангалтын болон гэрэлтүүлэг дохиолын инженер, техникийн бүрэлдэхүүн оролцож үүрэг гүйцэтгэж байсан. Ямар ч тач одоогоор ослын шилтгэн бүрэн тодорхой болоогүй байна. За шалгаж байгаа гэдгийг албаны хүмүүс нь мэдээлж байгаа юм а. За учир мэдэх хүмүүс нь таамаглаж байгаагаар Ми8 нисдэг тэргийн ашиглалтын хугацаа магадгүй дуусах төгсөнтэй ч холбоотой байж магадгүй гэх таамаглал хаасаагүй явж байгаа юм. За манай телевизийн зүгээс ослын газраас сурвалжлагыг та бүхэнд хүргэсэн, харин ослын шалтгаан болоод энэ асуудалд холбогдох хүмүүс ямар хүн арга хэмжээ авч хохирсон албан хаагчдын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.